энэ герман руу явна хэрэг итгэмэргүй тийм байсан гэсэн шүү дээ. Тэгэл яг бүх юм жин там болоод ингээд яг онгоцонд ингээд суудаг байхгүй. Онгоцонд суугаад ингээд нөгөө нэг яг онгоцон яг цонхон талаас оцсон. Ингээд онгоц ингээд хөдөлгөө яг хөдлөж эхэлдэг байхгүй. Тэгээд тэгсэн чи гинт амир хүн ямар тийм байл шин. Нөгөө гинэрээ явах гэж байгаа юм та. Тэгж чадахгүй. Hallo zusammen. Өнөөдөр манай кафе онлайн ярилцлагын 3 дахь дугаар нь эхэлж байна. За юуны өмнө бидний урилгыг хүлээж авч бид нар дээр хурж ирж байгаа Баатар хүлээ баярлалаа. Баярлалаа. Өөрийнхөө талаар танилцуулаач. За намайг Баатар хүү гэдэг 23 настай. Герман улсад Aachen University гэдэг их сургуульд одоо информатик буюу компьютерийн шинжилгээ ухаан IT-ийн чиглэлээр суралцдаг. Бакалаврт тэгээд Германд очоод 4 жил болж байна. Тэгээд хичээлүүд онлайнаар явж байгаа. Тэгээд энийг ашиглаад бас Монгол дээр удацсан байсан. Тэгээд гэртээ ирээд бас хичээлүүдээ Монголоос онлайнаар үзээд иймэрхүү байдалтай явж байгаа. Нэг оюутан байна. Зөв. Өнөөдрийн бид хоёрын ярилцлах гол зорилго болохоор ихтэй сургуульд Монголоос одоо хүүхдүүдийн хэрхэн элсэн орох талаар тэгээд ичдүүдийн коллегээр дамжих эсвэл шууд элсэн орох боломжуудын талаар ярилцсан. Тэгээд одоо таны суур явахаас өмнөх мэдлэг хэр байсан бэ? Герман хэлний мэдлэг чинь хэр байсан бэ? Хаана сурч ирсэн бэ? За би бүр бага хасаа л Герман эсвэл Японд сурна гэсэн тийм бодолтой байдаг байсан. Тэгээд яг төгсөх ангид байхдаа момшоо гэдэг нөгөө Японы засгийн газрын тэтгэлийн шалгалт дээр өгчээсэн. Гэтэ тэнцэг үлдээ. Тэгээд яг их сургуульд ороод 1-2 яг 2 дугаар курст байхдаа нэг боловсролын нэг үзэсгэлэн яармаг гэдэг нэг болж байсан. Плюска дээр болж байсан баха. Тэгээд тэгэхэд ингээд хятадын их сургуулиуд, Америк, Герман гэдэг бүх юмнууд ирсэн. Тухайд яг дадаас ирсэн байсан аахгүй юу? Тэгээд тухайд би очиж уулзаад Герман сурахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Нийтрээ гэдэг юмгоо тэгээд тухайд бас би Герман төлбөрхүү гэдгийг анхаарсан юм. Тэгээд Герман хэлний B1 төвшөнтэй байх юм бол студент коллег яваад одоо тэр нэг бэлтгэх курс гэдэг байна шүү дээ. Тэнд очиод ингээд их сургуультай ингээд нэг жил ингээд бэлтэж ингээд орж олдог гэдэг нэрийг сонсоод юунд ажгүй ер нь боломжтой юм биш үү гэдэг. Тэгээд Герман хэл яг 2 дугаар курст сурч ирсэн байгаа. Герман хэл сурч эхлэхээс өмнө одоо Монголын аль одоо их сургууль сурч ирсэн бэ? 2 дугаар курсээсээ сурсан гэж байна шүү дээ. Тийм. Би нөгөө төгсөөд Монголын их сургуульд сэргийлэгч хүчнэ гэдээсэн тий. Зөв. Тэгээд 2 дугаар курсээ төгсөж бол тэгээд Герман тэр зуна Герман явна гэж боштгэс шулуудаа тэгээ сургуулаасаа гариллаа гэдгсэн чи өдөр юу яриад байна. Тэгэл хараа тэгэл ер нь АПС шууд 11 сард нэг ингээл чичирсэн. Тэгэл АПС өгөө тэгээд ямар азарч тэгээд тэнцэл тэгэл ингэхдээ би амар хурд явчих Герман руу. Тухайн үед чи нэг АПС өгдөг байсан шүү дээ тий. Одоо болохоор болцсон байгаа тий. Тэгээд одоо болохоор баг хэлний төвшин хүрсэн бол баг шууд яваад байна. Тийм байлээ. B1 өгчөөд тэгчээд АПС өгчөөд явсан шүү дээ. Тэгээд ер нь яг ямар замаар явсан? Одоо чи Батландаа хийхсэн юм уу? За. Тий. Одоо виз гарахад ямар хүндрэл тохиож одоо бид хоёрыг үзэж байгаа хүмүүс чинь яг л нөгөө Монголоос явж байгаа ямар арга замаар явах уу тий? Хэр их өртөгтэй байдгийн жишээлбэл тиймэрхүү юмнуудыг аюул сонирхож идэг. Тэгэхээр хоёлаа тэр талаар бас хүмүүстэй илүү өгөөчтэй байх үүднээс ярилцъя гэж бодлоо. Тэгээд B1 өгсөний дараа хэр удаан сурч иж их сургуультай оров тий ямар замыг туулав? Юу хэцүү байв? Ажиллаж чадчихсэн уу? Тий. Ямар юу асуулт тий. Айгуу том асуулт. Тий. Юу хүрээ хамарсан асуулт байна чи. Би бол өөрөө яг дундаж аль өгтөлтэй. Тэгээ зүгээр би өөрөө тийм тэтгэлэг гэдэр аваагүй бакалаврын төвшөнд бол тэтгэлэг болоход угаасаа нэлээд хүндрэлтэй. Ер нь амар цөөхөн байдаг. Тэгээд хамгийн их тэгжсэн юм аа нөгөө нэг намайг ах Герман авч нөгөө нэг дансандаа 8640 евро байршуулдаг гэсэн аахгүй юу. Тэр чи одоо тухайн үеийнхаар бол бас 20 хэдэн сая баг 30 сая төгрөг ч юм уу тий. Тэгээ бас зөвөр нэг энгийн нэг дундаж монгол хэлний хувьд бол бас тэр чи ингээ зөвөр ингээ бэлэн байж байгаа маяг гарахтай юм биш үү. Тэгээд би нөгөө нэг юу аавч ээжтэй хэлчихсэн ээж ингээд уусаа би төгсөөд ингээд дараа нь ингээ хүн айлтаа сууж муугаа тэгээд би ингээ байр машин жишээ дээр гэж ерөөсөө би шаналхгүй тойр надад яг энэ дээр л яг яагаад өчгдөхөө гэдэг. Тэгээд ээж аавч өөртөө тэрэн дээр тэгээд өөртөө зээл аваад тэгээд анх намайг тийж уулзсан байхгүй юу. Тэгээд нэгдүгээр тийм байсан. Тэгээд хоёрдугаарт надад Герман таних хүн нэг ч байгаагүй. Тэгээд би Борено Герман руу яг миний болохоор тийм байсан.
Герман хосоо би гадагшаа орсон би ганцхан ирээл орж үзсэн байхгүй. Тэгээ нөгөө нэг герман хэл ингээд сураалаад нэг А2 сураалаад тэгээд герман гэл амар гоё орны ингээд зураглаад тэгээд тийм газар үнтэй байдаг ч юм уу гүр ч юм уу эсвэл зүгээр л ингээд биднэрт ингээд байдаг итгүүцэн тийм нэг хиймэлтүр зурагч юм шиг тийм. Тэгээд ингээд апс эдэрт бэлж явах та зүгээр ингээд ингээд нэг юмнасаа ингээд гармаар санагдаад бүр ингээд бүр герман руу бүр ингээд очиж үзгээс ингээд ерөөсөн амар тэгэл ингээд амар хичээгээл нэг ч апс тест хийсэн, бэнх тест хийсэн. Тэгэхдээ очихдоо би хэлний курс орчихсан байхгүй юу. Тэгээд нөгөө хэлний курстэй очинготой нөгөө хүмүүсээ тэгээд идэм байлээ. Яг тухайн тэгж яриад байдаг байсан. Монгол бэнэг ячаад германд очиод А2-оос эхэлтийн ч гэдэг юм уу тий. Тийм юмуд амар ихсэн. Тэнгүүд би ингээд нөгөө төвшин буурахгүй тулд би нөгөө нэг курс хэлний курс бүртгүүлсэн байсан болохоор би хоёрын курссэн байхгүй юу. Тэгээд би нөгөө Монгол бэнэгтэй болсон мөрчлөгт очиод дахиж бэнэг суухгүй тулд би бүр ингээд герман намаас амар их суудаг байсан. Ингээд хэлээд анги сайжруулах. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт байдаг шүү дээ. Яаж одоо оюутны статустай болох юм? Тэрэнд хүрэхэд ер нь хэр удаан замыг туулах юм те? Ер нь ямар шаардлага хангасан байх ёстой юм? Тэрний талаар бас манай үзэгчдэд ярьж өгөөч. Тухайн үед бол яг юу байсан? Яг Германд их сургуулийн үед болохоор ингээд 2 зам байсан. Одоо яг Монголд их сургуулиуд Монголд ингээд 10 жилээр төгсөөж ийшээ өгсөн хүмүүс ч шүү дээ. Энэ нь болохоор нөгөө нэг одоо яг студент коллеж хийгээд явдаг те. Монголын их сургуулийн хичээс орчаад студент коллежоо төгсөөд фестивалын програм буюу FSB гэдэг шалгалт өгөөд сургуульд ордог. Нөгөөх нь болохоор нөгөө Монгол их сургуультай 2 жил сураад тэгээд Герман хэлний C1 дор C1. Гэтэ ТУ Мюнхний технологийн сургууль би 2 шаарддаг юм билээ. Тийм үү? Тэгээд яг миний орчихсан сургууль би болохоор яг ТУ Мюнхен орох уусвал яг одоо сурч байгаа сургуульд орох уусвал Карлсруhed орох гэж айгүй хэрэгэлцэжсэн. Тэгээд нэг найзтай хамт Герман сурдаг байсан байхгүй юу? Хоёулаа хамт ер нь анхны сургууль хамт сурах гэж анхнаасаа шийдэв. Тэгээд одоо тэрнээс хамт анханд сурдаг. Тухайд яг би шууд C1-ийн шалгалт өгөхөд арай нөгөө юунаас хоцорсон байсан. Тухайн жилдээ сургуульд ороход нөгөө Berufungsfest гэдэг нь шүү дээ. Тэрнээс хоцорсон. За яг хөө нэг жиг гэж тэгсэн тийжээр зүгээр ёо студент коллегт ороод зүгээр нэг жил юм уу нэг семестр сурчаад тэгээд орт юм уу гэж бодоод студент коллегт орж үзсэн. Тэгээд студент коллегт ороод гэхдээ би нэг 4-5 7 болоод гэхдээ буцаа гарч ирсэн. Ягаад вэ гэдгсэн чинь нөгөө нэг студент коллег төгсөхдөө ингээд нөгөө химийн шалгалт хими юу нэтер физик бүр бүх хичээлэр өгд юм шүү дээ шалгалтаа. Тэгээд би чи нөгөө химтэй бүр хэцүү байхгүй. Тэгээд ингээд дүн бүр навс унаад тэгээд нөгөө нэг яг нөгөө өөрийнхөө орно гэсэн байсан зорьсон байсан одоо анхны сургуультай ингээд орох юу улам ингээд бүдгэрэлсэн. За яа тийшээр нь орч чадах юм бол та. Тэгээд ер нь за яг мөс нөгөө дүман айгуу дэжгүй байсан. Тэгээд тэнгуэл ингээд ер нь синихтэй болчвол зүгээр шууд тийшээ орох шанс нь бол арай их юм байна да гэдэг. Тэгээд шууд нэг студент коллегийнхаа нөгөө захирал дээр нь явж ороод би хэлний курс руу солиулчих болох уу гэж асуугаад яашгүй тэр хүнд болно нэ тэр. Тэгээд студент коллегийн яг нөгөө тех курс гэж байсан байна. Техникийн курсээс шууд нөгөө DSH-гийн фабрик айтмс курс руу шууд шилжчихсэн. Миний дараагийн асуулт нь болохоор зэрэг яагаад заавалчгүй анхныг сонгосон юм? Яагаад заавалчгүй тэр ачааг гоё асуулт байна. Яг би нөгөө мөс сурж байхдаа золоо гэж золжаараа л гээд зижил золоо гэдэг Instagram дээр дагаар ингээ байнга өөрийн дагаар юм. Тэгээд манайтай танилцаад хоёулаа анх ингээ Германд ингээ сурья, хоёулаа айл хотод сурах гэдэг хоёулаа ингээ Германы ингээ топ гэсэн сургуулиуд ингээ жагсааж ирсэн байхгүй юу? 10-тай хаахан, ТУ Мюнхен ингээ Карлсруhe гэдэг. Тэгээд хоёул болохоор нөгөө Германы нөгөө зарим уучууд нөгөө төлбөртэй болох гэдэг гэсэн тийм шоум явж байсан. Аахан төлбөртэй болох гэж байна гэжсэн. Тэгээд бас Карлсруhe бас төлбөртэй болох гэж байна гэжсэн. Тэгээд Мюнхен сурья гэдэг юм бол Мюнхен болохоор хотынхаа зардал нь амар өндөр байд юм байна гэж бид төр сонсч байсан. Тэгээд нөгөө энэ гуравч болохоор яг бид төр чи хоёулаа яг информатик буюу одоо яг IT-ийн чиглэлээр сурах гэсэн. Тэгээд нөгөө нэг Германы яг информатикийг шилдэг сургуулиуд гэдэг нь яг топ 3 дээр энэ гурав ижил бол ингээд дээр дор орцсон яваад байдаг байхгүй юу. Тэгээд яг одоо ингээд бодоод утсангууд аах нь болохоор ер нь бол яг Европын бүр яг зүрхэнд байдаг гэх юм уу. Одоо баруун Европын одоо Берлин руу явах зайнаас Берлинд явах цай 3 байлаа гэж үзэхэд хаахтаас Лондон явах цай 2 юм уу тий Парис явах цай 1. Парис нь хамаагүй ойрхон Берлин явснаас. Тэгээ Брюссел, Амстердам гэдэргээ бүр ингээд. Тэгээ яг аахан ч өөрөө бас нэг 3 сэл дээр гэдэг байхгүй юу? Тийм гэсэн. Бэлэг, Нидерланд, Герман гурав яг хэлдэг. Тэгээ тэгэнгүүт ер нь ингээд яг тийм оюут ер нь бол яг оюутны отохгүй 300 мянган хүнтэй тэрний чинь бараг л 100 мянган бараг оюут. За 100 мянган маа сургууль өөр амар олон их сургуультай байхгүй юу? Фах хогшуулаа аахан, арбитэ аахан, музик хогшуулаа аахан ч гэдэг юм тий. Тэгээ ер нь амар залуучуудын хот. Тэгээ бас хаврын хот ч гэж хэлдэг. Тэгэл ингээд ааханд буух юм бол гоё ш. Тэгэл ерөөсө битүү ингээд гүйж байгаа оюутнууд ингээд
Тэгээд анхны бас нэг гоё юм нь болохоор юу түүхэндээ нөгөө Францын хот байсан, Германы хот байсан ингэ бүр ингэ ээлжсэн байдаг байхгүй юу? Тэгээд тэмүүтээс Германы бусад хотоос нэг арай нэг өөр ингэ нэг барилгын загвар юу ч гэдэг юм уу. Тэмүүрийн гэсэн юм байсан амар гоё санагдсан шүү дээ. Ямар гоё анханд очиж үзмээр юм байна. Үзчихсэн л да бүр сайн үзмээр юм байна. Манай тэр оюутны холбоотой, Монгол оюутны холбоотой. Тийм үү? Тийм, Моста гэдэг. За. Оюутан ба төгсөгчтэй холбоо. Нэр манай ёо хотод төгсчихсэн мондог хүмүүс гэх юм бол одоо GMIT-ийн нөгөө захирал лөө хин гэдэг хичүүд шүү дээ. Баяр цэнгэл лөө. Тэр их ч анхан төгсчихсэн. Яг манай хотын Монгол оюутны холбоо байгуулж байсан хүн зэ байгуулчихсан. Тэгээд одоо нэг Chimeki Systems эдэр гэдэг ааш одоо сүүлийн Bolorsoft эдэр гэдэг яриад нөө ярианаас илүү бичгрөө нэтрийгээд тэрний үүсгэн байгуулалт чинь одоо анхан хоттой байдаг. Анханд 20 жил болж байгаа. Анхны сургуулийн төгссөн ах. Бадрал гэдэг бас амар мундаг ах бай. Бас тэгээд ер нь яг тийм нөгөө Монгол оюутны холбоо эдэртэй. Ер нь л тачгүй шүү дээ. Анхан дээрээ. Гураас хэл дээр бодвол амар интернэшнл. Анхны боломжоор явж байхад тэрээс англи хэл амар их сонсно. Тэгээд бүтэнсэн өдөр ингээд нөгөө нэг германч бүх юмнууд хаадаг штэ. Бид нар болохоор ямар ч зүйл бүтэнсэн өдөр ингээд сүүм үуч юм уу талхмал хааваг эсвэл пим ямар нэг юм авах гэх юм зүгээр Нидерланд руу дугуунаад 20 минут чичил Нидерланд ороод бистэлгээр очоод тэгээд буцаа өрөө дээ. Оо бүр амар өөр улс руу орж юм авчир буцаа. Тийм ш. Тэр нь зүгээр амар. Тэгэл Нидерландтай байх юм байна гэдэг чинь Нидерландын кофе шоп гэж бид шүү дээ. Тэгээд яг. Ямар гоё. Тэгээд Нидерландын кофе шоп чинь жоохон бас ойлгох үстэй. Өдөр болгон те ингээл юу яадаг. Тэгээд гудамжаар явж байхдаа амар хүмүүрцдэг шүү дээ анхны. Тийм үү. Тэр чинь Нидерландаас тэгээ Амстердамаас хэр хол гэдгийг. Амстердамаас нэг холбод нөгөө нэг юу яачдаг. Дундаа нэг л дамждаг шүү дээ. Херлен гэдэг хотод байхгүй юу нэг манай хотоос 19 км зайтай. Нидерландын тийш ингээл банд очил тэндээсээ шууд Амстердам руу шууд явдаг хурдан алт хэрэг гэдэг. Амстердам руу амар хурдан очив. Гэтэ би одоо очиж үзег л хадгалсан байгаа. Германд сурч байгаа оюутнууд аягүй их боломжтой шүү дээ. Шингээний 20 улс байгаа тийм 22 улс. Тэгээд тэрүүгээр ямар ч визгүй аялж болно. Тэгээд ялангуяа нөгөө нэг оюутнуудад илүү хямдралтай байдаг тийм автобус. Тэгээд амралтын өдрүүдээр одоо хагас бүтэн сайн зориулагдсан trip гэж байдаг. Ер нь хаашаа явж исэн бэ? Нэг дахиад нөгөө анх яваа нэг гэрчлээ авчих гэх. За тийм. Нөгөө манай семестр ticket нөгөө нэг их сургуулиуд ч семестр ticket тэр мөч дотор өнгө өгдөө шүү дээ. Манай семестр ticket тэр болохоор Нидерландын директор уртлын яг нэг унжицсан шиг нэг мөч өгдөө шүү дээ. Мэдгүй. Одоо мастер шүү дээ тэр херлмэл ингээд Баахан ингээд Northern Westfalen дотор бүх юм дүнгүй юу бас Нидерландын тэр юм бас үнгүй юу. Оо бүр тэгэхээр Нидерланд руу ингээ үнгүй аялчдаг гэсэн үг. Автос бүх юм үнгүй ирлээ. Тэгчтэй. Аахан дээрээ. Манай оюутны холбоонд яг хүмүүс хэрэгтэй байгаа. Ер нь одоо жоо томрох хэрэгтэй байгаа юм байна. Тэгээд жоо сурчилж. Тэрний эсрэг манай Франкфурт гэхгүй. Франкфурт яаж үжиж гэх. Оюутны холбоотой юм чинь монголчуудын наадам янз бүрийн зохион байгуулалт гэдэг тийм болно ш. Тэгэл боштой. Тэн дээр нөгөө бас нөгөө бурайдууд ирнэ, өвөр монголчууд ирнэ, Казахстанууд бас ирнэ. Тэгээ бүх байрлаж марилдаа л тэгээ. Зөв. Гэтэ өнгөрсөн жил болоогүй л тэгээ. Бид нар ч хорхог морхог юм. Манай аахан дээр айрхтай шүү дээ. Тийм үү? Айрх гэдэг нэг ах байдаг. Тэгээ тэрвээ Германд ингээд та нар очих юм бол ингээд за юу л Европ айрг юу л айрг Европт ч болоо. Яг ингээд тийш ингээд Facebook групп юу л Facebook пэйж байгаа тийш ороо захиалаа. Бас амар моддаг ахаа. Айрг амар гоё амттай. Чи одоо яг ингээл герман хүүхдүүдтэй хамт өрсөлдөөл те герман хүүхдүүдтэй хамт шалгалтаа бичээл тэгэл хамт ингээл мэтгэлзээл янз бүрийн одоо мэдээд интернэшнл хүмүүс байгаа л та. Гэхдээ би яагаад герман гэж тодтогч яриад байна гэхээр герман ч н одоо их хэлээр сурж байгаа шүү дээ. Бид нар чинь хэлийн сураад адилхан мэдлэгийг авах гэж хичээж байгаа хүмүүс. Тэгэхээр хоёр дахин илүү хичээл зүтгэл гаргаж байгаа л гэсэн үг. Тэр бол ялч гоо юм шүү. Тий. Тэгэхээр одоо ингээд чиний мэрэгжил хэр хэцүү байв, ойлгохгүй үе байв уу, яг ямар мэдрэмж төрөв. Одоо жишээлбэл би нөгөө нэг анх нөгөө их сургуультай орчход тэгээд би ганцаараа нэг тийм get lost мэдрэмж төрсөн байхгүй юу? Фэлон гэгэн тий. Тэгээд би яг нэг буруу газар ороод ирсэн юм шиг би эндээс зугатах хэрэгтэй юм шиг тий. Би юу ичвэ гэд тий. Юу германд хурж ирж юу хууль сурах вэ? Герман хүмүүс нь бараг ингээд ээгүй гэж яхад нь би тийшээ зориглоод ингээд хүүт тусанд орсон юм шиг тий.
Тэгэхээр чамд тэр мэдрэмж хідэнээс эхэлж ингээд алга болсон уу? Ер нь яасан бэ те? Чиний мэрэгжил хэр хэцүү байв? Тэр талаар ярилцаач. За яг чамаа ярьж байсан чинь яг эхний семестр манай нүдэнд харагдаад өнгөрсөн. Эхний семестр бол ихтэй чам байсан. Би ихтэй студент коллеж төгсөөл энэ гайг байт юм болов гэж бодсон чинь тэр нэг мэрэгжлийн хичээлүүдэд битүү үзэж чаад шууд их сургуульд орчих гайг байт юм. Тэрс үгүй байсан юм тий. Тэгэхээр яг их сургуульд орж байхдаа би синэг үнэхээр хангалтгүй байсан юм гэж амар ойлгосон. Яагаад вэ гэнгүүт тэр чинь Германы бүр дээд боловсролыг яг хил дээр яг үзэж байгаа хүмүүс тавсаж байгаа. Тэр бол ялч хөнөм байхгүй юу? Тий. Тэгээд яг лекцэн дээр анх ингээд сууж байхдаа ихтэй ингээд яг нэгдүгээр хилээ ойлгохгүй нөө эсвэл профессор яриад байгаа тэр яг тэр цаад штоф буюу яг тэр юуг нь ойлгохгүй яг алиг нь ойлгохгүй байгааг өөрөө ойлгохгүй ингээд ямар ч ойлгохгүй. Нэг бол хэлээ ойлгохгүй тэгээд юм гэж болно. Тэгэхээр зөв бүр ингээ амар хэцүү тэгээд миний үед бүр тэгчихсэн шүү дээ ингээд. Лесэн дээр сухар хичээлээ ойлгохгүй. Тэгээд бүр хичээлээ тасалж намын сан суулж ирсэн чинь хичээлээ ойлгохын тулд ч тийм. Айгуу сон хойд бол амар сэн санагдчихсан ингээд. Хичээлээ таслаад хичээлээ цаар намын сан сууцсан бүр ингээ толгоо ингээ хаад бүр ингээ хабаах өсмөс унаад зүгээр. Тэгээд бас нэг хамгийн анхны клаусуур байна. Хамгийн анхны шалгалт өгөхгүй. Тэгээ тэрний уурчин нэг бүр апс өгөх гэж юм шиг өмнөх шин ингээл тэгэл зэр шин өрөхгүй гарч шин жоо хотоор алхаж малхаад ингээд хамаг амьдрал баг шийддэг байгаа юм шиг. Харин яг тийм байх. Аха. Гэтэ бас нөгөө юу тэр шалгалтын дээр гайгүй тэнцээ. Тэрний дараа 2 клаусуур би дараалж унсан байхгүй эхний семестртээ. Тэгэд яг бүр ингээл амар ингээд навсуунцаа сэтгэл санаа орсон. Би яг хойд нэг вигед амьдарчсан 2 герман оюутанд эргэтэй битнээсэн. Тэгэл гэртээ ингээл амар ингээл гонигцэн дорож чи яасан ингээд клаусуурнаас ч амар онцгой байлаа нэ. Хойд би бүр амар эргэлтчихсэн байхгүй. Би ер нь герман сурч чадах юм уу дөө ер нь ингээл амар тэ мөртөө итгэлгүй болсон байсан. Ер нь бүр хичээгээд болохгүй шүү дээ. Тэгээд тэгжсэн чинь ингээл хаалга тогшоол. Тэгээд тэгсэн чи яасан гэдэг ор гэдгсэн чи маа тэр хурш нэгтэл ингээ надад амар зарим явж байгаа. Зүгээр битэмэг сэтгэл санаа орноор. Угаасаа бид нар ч гэсэн хүн болгонд угаасаа эхэндээ юм бид юм дээр. Яг тийм үед ингээ сэтгэл санаагаар дэмждэг тийм найзуудтай байна гэдэг бол амар гоё юм. Тэгэл урамшаал нөгөө уцаа хашаалх яг тэр семестртээ 2 дахь термин дээр нөгөө л стажик алсан шүү дээ. Тийм үү. Яг тэгэл нэг яг та 2 шалгалт гончаа тэрний дараа ингээ дараа нэг шалгалт байсан. Тэндээ бүр ингээ амар шар хөдлсөн гэж ер нь гэж бодоод. Тэр шалгалтанд ингээ би бүр 2 хоног бол 3 бараг босхгүй бүр амар сууж болцсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд 1.3 гэдэг 1.3 та тэнцэжсэн. Бөөх ямар мундаг зааварч хүү одоо ингээд дипломыг авна гэдэг чинь сурцсан биш. Яг сурж явах процесс нь өөрөөсөө бид нар ингээд зөвхөн мэдлэгийн түвшинд биш одоо хандлага, харилцаа, хариуцлага гэдэг янз бүрийн юмнуудыг давхар сургаж идэг тий. Яг нэг өнгөрсөн жил 1 сарын үед Kobe Bryant бурхан болсон шүү дээ. Аха. Тэрнээс өмнө би ингээ хан дээр ингээд амар тийм мотивашн өгөх тийм амар өгнөд бичдэг гэсэн. Тэрэн дээр Kobe-гийн өгнөд амар өгдөг гэсэн. Зүгээр л одоо юу ч үдээ. Одоо ингээд өвдөлт гэдэг бол ингээд юу ч үдээ л яг одоо англиар амар өгнөд гэдэг. Тэгээд тэгэхэд яг Kobe ингээ нас орчоод надад бүр амар сонь санагдчихсан ингээд. Тэгэж гоё амжилтанд хүрчээл ингээд дуусчих байсан бол ер нь хүн яах гэж ингэж амжилтын төлөө яваад байгаа нэтрч гэдэг. Амар их бодож учаад яг эцээцтэй тэгээд амжилтанд хүрэхтэй биш яг тэрнтэй хүрэх яг үйл явцсан нэг үнэхээр чухал юм байна гэдэг ойлгосон. Одоо амар тийм. Одоо л минут амар угаасаа бол төгсөн тэрэнд бол ихтэй. Тэгээд тэрнлүүг ингээд зүтгэл ингээд явж байгаа алхам бүр маань ингээд үнцэнтэй. Тийм үнцэнтэй. Тэгэл хүний амьдрал ч угаасаа тийм л юм шүү тийм. Тийм би бас тэгж боддог байхгүй. Хүний амьдрал чинь бид хоёр амар философик юм болоод байна л да. Гэхдээ ерөнхийдөө зүгээр хувийн боддог бодол нь нэг газар хүрэх тэр зорилго биш. Энэ наан тийшээгээ явж байгаа алхмууд тэгээ жижигхэн ч гэсэн би өнөөдөр өөрийгөө ялчлаа штэ ч юм уу те би нэг чадчихлаа штэ гэх тэрэндээ баярлах ингээд сэтгэл хөөрөл эмоц янз бүрийн тиймэрхүү юмнаас илүү их нэг гоё мэдрэмж авдаг юм болов уу гэж бодоод байдаг. Мэдээж тийшээ хүрээд хизээний цагт уртын зорилго байгаа ч гэсэндээ өнөөдрийн нэг жижигхэн классуур дээр тэнцэх ч юм уу те өнөөдрийн би даалтаа сайн хийх эсвэл нэг өгүүлбэрээ зөв бичих чинь надад өөртөө кайфтай байгаа байхгүй юу. Тэгэл нэг алдна, 2 алдна, 3 дахасаа би энэ дээр өмнө нь алдчихсан шүү дээ. Одоо би алдахгүй гэхдээ би чаддаг болсон биз дээ гэд тэр мэдрэмж ингээд илүү гоё юм шиг надад санагддаг байхгүй юу. Аха. Ойлгож байна. Аха. Германд их сургуультаа оронгууд тэндээ бас нөгөө нэг англи курсууд ингээ авч болж байсан. Тэгээд яг тэр
Тэгээд яг их сургуульд ороод би англи хэл бас нэлээд сайжирсан. Тэгээд ерөнхийдөө хүн яг нэг хэлийг ингээд сураад ирэнгүүтээ өөр хэл сурах ингээд ер нь хэл сурах арга барил ингээд олчтой юм шиг надад санагдсан. Тэгээд англи хэл маань дараа нь анх бүр ингээд бүх хэлнүүд маань юм байж байгаа. Герман хэл ганцаараа ингээд гонцгорч гарч ирээд хойноос нь англи хэл ингэж явсараад одоо герман хэл төрөхгүй л гэхдээ ер нь бол нэлээд төгцсөн. Тэгээд дайнаас би нөгөө тэрнээс ч би жоо хэл сурах цаахан сонирхолтой болсон юм. Одоо орс хэл, хятад хэл гээд айл айлгаар нь тэгээ солонгос хэл гээд тэр бүх хэлийг ингээд нэг чүч бүгд ингээд чүч япон хэл гэсэн чүч. Харин тийм ер нь бол нэг хэл сурсан хүн дараагийн хэлийг сурахад нөгөө нэг арга барил нь орчтой юм шиг байлээ. Тэгээд тийм нэг үг өгдөг чинь германчуудын хэлдэг. Эхний 1 сая евро л хамгийн хэцүү. Тэгээд 2 дахь 3 дахь сая евро нь амархан болоод ирдгээ гэдэг тий. Тэрнтэй адилхан эхний нэг хэл нь хамгийн хэцүү. Яаж хийж байгаа тэрийг хүрчих юм бол нэг арга барил бүх юмд чинь нэг логик дараал гэж байдаг штэ. Тэгэхээр одоо ингээд герман хэл сурахад хүмүүс ярьдаг штэ. Айгу хэцүү байдаг, хүнд байдаг гэд. Чиний хувьд болохоор B1-тэй Монголоос явсан гэхээр B1-ийг хэдийн хугацаанд сурав, хэр хүндрэлтэй байв? Тэр талаар ярилцаач. Хүндрэл ер нь л хүнд байсан л да. Миний хувьд бол үүнд яг миний хамгийн анхны ингээд яг бүр ингээд сайн нэг төвшөнд хүрчээс болох хэл болохоор герман хэл байсан. Тэрнээс нугасаа би өөрөө хэлний авьяасгүй хөгжиж байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд ер нь амар хичээл зүтгэр шаардсан. Артикл дээр бол ер нь хэцүү л байсан л да. Ер нь одоо ч асуудалтай л да. Харин тийм байгаа. Герман хэлийг дуусч сурдгүй гэдэг. Герман хэлний хүндрэл. Гэтэ герман хэлний хүндхээс илүү англи хэл өдөртэй харьцуулбал илүү логиктэй, илүү амар санагдчихсэн шүү дээ. Одоо жишээхийн бол нөгөө зарим YouTube сувгууд дээр чи германууд ингэж хэлдэг гэдэг мангар уртаар тэгчтэй шүү дээ. Тэргүүндээ тэрийг ингээ бодоод ингээ салгаад үзэнгүүт яг ингээ логиктэй ингээ юу ч гэсэн уншаад ойлгохоор англиэн дээр болохоор зүгээр төсөндлөө өөрөг гэдэг юу гэсэн ч үгүй заавал нэг дикшнэри ашиглах болдог гэдэг. Тэгээд ингээ герман хэл бас бусад хэлтэй харьцуулбал надад сурахад хамаагүй гайгүйсэн. Гэтэ би бас герман гэдэг өөрөө шолоодсон байсан болохоор өөрөө илүү хичээсэн болохоор тэрэндээ ч бас байж магадгүй л дээ. Тэгээд ямар ч талаас хүндийн удаа хүндэлтэй. Яг нөгөө нэг ренжгоо хэлсэг байдаг ш нөгөө ренжгоогоос нэг асууж байсан юм байна л да. Та амар олон хэлээр ярьдаг гэсэн. Тэгэхэд ингээд таны хэл өвдөлтүүч болоо толгой өвдөлтөч болоо тэгээд гэсэн чинь олон хэл ярьж сурахад юу бөхсөлч хэлдэг юм да гэж. Сууд сурах. Ерөн сайн суувал гэсэн үг л. Ямарваа нэг хэлэнтэй. Хүлээж авахтаа юу яажсэн. Ээж болохоор ингээд ер нь дэмжижсэн л да. Аав гэхдээ яг гэр ер нь нэг аав нарт тийм байдаг шүү дээ. Суурьтай гэх юм уу. Чи тэгээд яаж сургуулаа төгсчөөл уулна явсан дээр дээр гэж мэйгээр. Би болохоор зөв. Би болохоор бүр ингэ явна гэж шолоодсон байсан. Тэгээд сүүлдээ тэгээд аавгаасаа бүр тийм шолоодсон байхыг хараад тэгсэн. Би ч 11 сард АПС өгсөн шүү дээ. Тэгээд тэнгууд аавтай ярьсараа аав жоох эсрүүцэн байхтай жаа тэгээд аав ингэ за юмыг яаж юм тэр чи зүгээр нэг семестр сургуулаасаа чөлөө авчихаа. Тэгээд АПС дээр шалган балгалч юу болох нь. Тэгээд наа шалгалтаа тэнцэхгүй бол чи Монголда төгсөн шүү гэжсэн. За. Тэгээд нэг семестр ингээд яг намрын семестр ингээд чөлөө аваад тэгээ яг тэр үчихэд тэр нэг бас болон мотивацлцсан юм. Бүр ямар санагдаад мөрийг. Заавал явна гэж заавал тэнцэн тэгээд тэгээд тэгсэн чинь нөгөө шалгалтандаа ч тэнцээ. Тэгээд яг явахаасаа мөсөөс на гарч марж байгаа нөгөө юм надад бүгдийг хөцөлтөө. Тэгээд тийчээс анх хүлээж авчихсан үед бол тийм байсан. Аав тэгээ сүулдэ тэгээд тийчээс өө за тэгээд өөрөө гадагшаа яваад тэгээд яваад үзчихвэл бас зүгээр дуулна бас нэг хүн арай нэг өөр болчиход ирдэг. Тэгээд сүулдэ тэгээд аав хандаа тийм байж одоо сүулдэ амар дэмждэг болсон. Тэгээд одоо германд ингээд сурч байгаа ч гэсэн ингээд амар хэцүү мэцүү ч юм уу нэг тиймэрхүү үед ингээд яг аав чир хойноос ингээд тийм төшөг толгой байгаа шүү гэж мэддүүлдэг. Тэр нэгтэй бүр амар ингээд тийм гоё байдаг юм уу. За энэ хөө яаж хийж байгаа төсөө ш аав чир яаж хийж байгаа л болгох шүү. Чи одоо заавал ажил хийгээд авах шаардлагагүй шүү дээ. Ингээд болгох чи нийтрийгээл тийчээ тэр сэтгэл наа бүр амар ташуулдаг ч юм. Тийм мэдрэмжтэй одоо тийм байна гэдэг чинь бас гоё шүү дээ тий. Тэгээ одоо сүүлийн үед тас айгу зөөлрөөд байгаа. Ингээд алдаа хийсэн ч зүгээрээ чиний л амьдрал шүү дээ. Чи л өөр хүссэнээр ингээд хүссэн юм аа нэгээ явж бол аавж болно одоо яах вэ гэдэг. Тий. Тэр хандлагын хувьд бол аавж байгаа бол тийм болсон. Герман лөө явна гэхээр ингээд итгэмэргүй тийм байсан гэсэн шүү дээ. Тэгэл яг бүх юм жин там болоод ингээд яг онгоцонд ингээд суудаг байхгүй. Онгоцонд суугаад ингээд нөгөө нэг яг онгоцон ингээд цонхон талдаа сууцсан. Онгоц ингээд хөдөлгөө л хөдлөд эхэлдэг байхгүй. Тэгээд тэгсэн чи гинт амир хүн ямар тийм байл шүү дээ. Юу гинэрээ явах гэж байгаа юм хата. Тэгж чадахгүй. Тэгээ миний ингээд үдийг хүртэх байсан бүх амьдрал бүх таньдаг хүмүүс маань бүгд их тийдэг үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгэл онгоцын хөрөөлөө хордоо аваад өсч буйнтхоо гэдэг ингээд бүгд ингээд хүмүүс ингээд наваа хараад зогсцсон байгаа нь харагдаж шууд өдөөс шууд байлсан.
Би ямааргүй гэж бодсон. Би юу гэж бодож танд бид ч аахгүй. Гэтэ бас одоо нэг зөрөгтөж хэмээр юм шиг тэнийг ч хэмээр шиг. Би зөвхөн бэнэгтэй, дам бэнэгтэй герман танд хүн нэг ч аахгүй гэж бодсон шүү дээ. Англи бас таг. Тэгээ бүр очоогоотоо бас амар хөвгтэй нөгөө нэг очоо нөө бахан банкны карт март идэвхжүүлдэг шүү дээ. Тэгэл ингээд яг банкны ажил дээр ингээд нөгөө германаар нэрэмат ингээд лангсан бицэн өдрийг л ярьж байгаа. Тэгээд нөгөө чигээ би ойлгосч шиг ойлгоогүй ч шиг дөнгө царай гаргаад байгаа гот тэгээд англиар ярих уу инглиш гингүүт yes please гэх. Тэгээд нэг л англи яриагад бас юу ч хэлэхгүй. Окей тэгэхээр за гар хэсгээ зорчих гал. За гэж гар хэсгээ зор. Тэгэл бахан гэрээнүүд орой нөгөө оюутны байранд очиж бүгдийг төлөвч идэж хардаг. Юун дээр гар хэсгээ зурч, юун дээр гар хэсгээ зурч. Зурсныхаа дараа харж байгаа юм уу? Тэгээд би нөгөө нэг таньдаг хүн байгаагүй гэсэн шүү дээ. Тэгээд би нөгөө дресэнд очиод нөгөө хэлний курс байсан. Тэгээд ихтэй нөгөө нэг эхний 4-5 сартаа илүү юу Монгол хүнтэй баг уулзаа байхгүй. Тэгээд хамт хэлний курстай нөгөө Украин нэг уйгар хоёр найзтай байсан. Монгол хүнтэй харин харьцахгүй монголоор ярихгүй байхаар сайжирд юм билээ те. Харин тийм яг тэнтэй ингээд л уусаад юу яасан ч гэдэг юм уу. Зөв. Тэгжсэн. Анх герман очижсэн тохиол нэг. Би чамаас бас нэг өөр юм асууя гэж бодож ирсэн. Одоо ингээд яагаад ерөн заавалчгүй германыг сонгосон. Одоо чиний ярианаас жишээлбэл ингээд айгуу тийм хүсэж мөрөөдөж те би заавалчгүй ишээ явна гэд тэгээд бүр ингээд өөрөө шалгалтаа өгөөд тэрэнд зориулж чөлөө аваад явсан байна штэ. Тэгээд өөр өчнөө л улс орн байгаа жишээлбэл чи ингээд Япон руу явах хүсэлтэй байсан гэсэн. Тэгээд яагаад Америк биш, яагаад Япон биш, яагаад өөр аль нэг орн биш германыг сонгосон юм. Би нөгөө түр хэлжсэн шүү дээ. Багаас л Япон уу герман гэдэг. Яа ч амар кул санагдаад байсан. Нэгдүгээр тэгтээ багын зүгээр яг герман сайн мэдгүй мөртлөө зүгээр амар кул санагддаг гэсэн байна. Тэгээд яг ер нь бол амар олон шалтгаан байгаа. Одоо угаасаа тэгээд сургалтын хэлбэр өнгөө, сургалтын хэлбэр гэж аахгүй. Тэгээд дээрээс ингээд ажиллаж амьдрахад амар тохиромжтой нийгэм тий. Амар гоё нийгэм баггүй нийгэм өөрөө. Тэгээд герман ч ингээд шингэн амьдрах гэдэг чинь тэгэл Европын хоригдоо орноор тэгэл ингээд чөлөөтэй явж байгаа тий. Тэгээд одоо чи ингээд IT-ийн чиглэлээр сурж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо дараа нь бас зөндөө олон хүмүүс харж байгаа шүү дээ. Чамайг жишээлбэл энд сурж байгаа хүмүүс эсвэл жоохон дүүнэрч байгаа, бидний үеийн залуучууд ч байгаа тий. Энэ залуу ингэж чадсан биш үү? Тэгээд би бас чадах юм биш үү гэсэн нэг тийм итгэл төрдөг шүү дээ. Монгол хүн чадчих байгаа юм чи би бас чадна шүү дээ гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс зориулж чи одоо жишээлбэл юуг зөвлөх вэ? Тэгээд яагаад заавал германыг зөвлөх вэ те? Тэр талаар зөвлөгөө өгөөч. За тэрний өмнө яг эхлээд герман хэлсэн өмнө зүгээр IT-гаар сурах гэж байгаа тийм залуучууд зөвлөхөд Сайн герман сурчаас эсвэл хятад сурчаас хаан сурчаас бай англи хэлээр мэсэн сайжруулах хэрэгтэй. Англи хэлгүй өнөөдөр IT инженер бол угаасаа хэцүү. IT-ийн ч тэгэл мэрэгжлийн Google төвчлээд юм дөө. Хизээч бүх юмнуудыг цэжээр мэддэггүй л байхгүй. Хаанаас хэрхэн юг хаанаас хэрхэн юг сурах вэ гэдэг. Англи хэлгүйгээр өнөөдөр л IT-гаар үнэхээр хол явахгүй тийм болохоор англи хэл бол хамгийн чухал гэж хэлмээр. За тэгээд хамгийн их анхаарах зүйл нь тэр. Хоёрдугаарт германд IT-гаар сурна гэдэг чинь тэгээд бас дахиад агай олон шалтгаан болоод явчихна л да. Германчууд одоо ерөөхдөө Европтой ер нь бол Европын мотор гэж ирдэ шүү дээ. Техник технологи югаараа тэргүүлж байгаа. Тэгээд стартап яг тиймэрхүү юунуудыг амар сайн тийм инновацлог гэх юм уу. Тиймэрхүү юун дээр амар их одоо хөрөнгө хайж байгаа. Одоо химэл оюухан юу нэ тэр гэж юм уу те. Тэгээд тэнгууд ингээд Германд ингээд ер нь бол амар мэрэгжлийн эрэлттэй тэгэлэр амар ирээдүйтэй амар төрөөс амар тусалж дэмждэг юм. Одоо жишээлх юм бол одоо би өөрөө манай сургууль чинь TU9 гэдэг холбооны нэг сургууль байхгүй юу? TU9 гэдэг нь болохоор Германы 9 шилдэг ер нь топсон техникийн сургууль гэсэн. Тэрнийх нэг нь байдаг. Тэгээд нөгөө нэг Германы засгийн газраас ингээ байгаа тэдний нэмэлтээр гэдэг нөгөө мөнгө авч яадаг. Тусламжийн. Ингээд хэдэн сая евро авсан гэж ядаа сая. Тэгээд тэднэраараа тэгээд сургууль дээр ингээ хийж байгаа стартапууд инээдэр тэднэрээ ингээ санхүүжуулаад ингээ тэгээд явах зүйтэй байдаг. Тэгээд тэнгууд потенциал нь амар өндөр. Европт гингүүт ингээ би анх нөгөө хэлний курст очиод байж байхдаа юу ажилласан хаа нэг уул нь ажил хийх хэрэггүй шүү дээ. Тэгээ нөгөө Wine Arts-ийн ингээ нөгөө юугаараа зул сарын амралтаараа нөгөө ажил хийх хэрэгтэй гэдэг. Тэгээ нөгөө тэгчнэр би хэл нэрээ бас нэг хайхтар сайн бишсэн л та. Гэтэ нөгөө нэг юу яасан зөвчөөр ажил хийх гээд. Тэгээд ажлын ярьсан нэг өргөцсөн заяа. Очооготой гацж болохгүй герман хэл тааруу гэдэг юм хэдүүлж болохгүй гэдэг. Уурчир нэгээд ингээд хэл хөгнөөдөө бүгдийг нэг зэжэлсэн. Очоод тэгээд яг нэг чөлөөтэй ярьж байгаа юм шиг. Бид ч амар ажил хийжсэн. Нэг ажилд орсон. Тэгээд тэр ажилд орж байхдаа анзаар нэг
тухай би Лайпциг хотод ажилласан юм аа. Яг 100 сарын 2. Тэгээд яг 10 сарын 28 амжилт Европ дахь хакеруудын ямар юм уулзчихж нэг тийм холбооны юм болчихсон байхгүй. Тэгээд Лайпциг нэсэг амар том юу гэдэг юм хаалаа. Одоо юу гэдэг вэ? Хаалаг ч амар том тийм байгууламж. Тэгээд заа. Тэр нь тэгээд нөгөө нэг техник дээр зогсоод нэг хүмүүсийг тийм юм үйлчлээд. Тэгээд тийж хатал зүгээр ингээд зөв би яг өөрийнхөө үтсэн ингэж чигээр явж байгаа шүү дээ. Тэн дээр ингээд амар олон ингээд юмнууд болоод битүү ингээд тэмцээнүүд болоод ингээд бүтэн том залч ингээд битүү ингээд бүх ингээд лаптопоор тэрээд ирсэн хүмүүс ингээд заалан дотор чи ингээд майхан зайхан ингээд барьцаж байгаа шиг гитар батар тоглож байгаа юм уу цаасан тэгэл тэр үчи тэр нөгөө одоо нэг хүүхдүүд амар гонж яваад байгаа шүү дээ. Зогсоогоор ингээд яваад. Тийм юм чинь тухай битэнд харчихсан байхгүй юу. Тэгээд тэн дээр нэг сонирхолтой юм харчихсан болохоор ингээд би ингээд яг ажиллаад тарчаад ингээд яг явж байгаа байхгүй ажил маань 3 цаг гэж дуусчдаг. Гэтэ тэр хүмүүс нь тэнд хондог. 3 цаг ингээд 3 хоног үргэлжилчихсэн. Тэгэл явжсэн чигээл 3 гарал ингээд диван ингээд доош харгацуулж янзлаад тахгүй юу. Би окей гээл. Тэгэл ингээд явжсэн чинь нэг мэдчих хойноос автобус сигнал ч юм гарахгүй юу. Тэргээ харсан чинь нөгөөдөл чинь нөгөө нэг дивана ингээд өдөртхтэй диван болгоцсон заяа. Тэгээ сигналтай урд нь хойхоод автобусыг тавьж байгаа чинь би тэгээ пиво оцсон тэгэлээ. Яа бай. Ер нь тэгээд IT-гаар явж байгаа хүмүүс л одоо тэр нөгөө нэг Цюрихт бас нөгөө амар том нэг юу болд нь шүү дээ. Макатон гэдэг юм уу. Ер нь Европ, Франц гэдэг өсөлтөө юу өдр бол амар өндөр шүү дээ. Тэгээд тийм Германд тэгэл одоо Баса Германд тэгээ зөвхөн би Монголоос очиод байгаа юм шүү. Дэлхийн бүх орноос ингээд очиж байгаа Америк, Англи юу ч гэдэг тийм. Амьд чинь ороор нийлнэ зүгт. Аа. Германы тэр нөгөө IT-г сурах гэж тий. Тэр мэдлийг олж авахгүй. Тэгээ надаа яг нэг санкцсан болохоор бүр ингээд ялчгүй амар сүртэй сурт юм байна. Бүр ингээд амар детальтай бүр ингээд. Тэгээ тэр нь ихтэй ингээд заримдаа ингээд амар хэрэг болох юм гэж боддог. Гэхдээ ялч яг Германы яг герман чанар гэдэг нэг эзэслэлтэй юм гэж бодож байна. Германд ягаад IT вэ гэдэг дээр хангалттай хариулж чадсан болов уу? Уул нь дахиад яриа л юм л да. Тэгээ энэ бол яг ярьсан мацаг бүрхгүй. Арс одоо хамгийн ойрын зорилгоо ярих юм бол ихлээр төгснө. Гэхдээ тэнгуүтэй би шууд мастерт орон зөө. Гэхдээ би мастерт ороод би төгсөх гэж хэзээ чарахгүй. Одоо болохоор би ингээд сургуулийн ачаал амир ихээ болохоор би хүснэр код ч амжихгүй байдаг байхгүй. Янз бүрийн ингээд стартап ч гэдэг юм ямар нэг тийм юмнуудыг орох ч амжихгүй. Тэгээд одоо хортын энийг бакалаврын ямарсан төгсчий. Тэгээ мастерт ороод тэр үедээ зүгээр өстөж жинхэнэ өдөржин шинж код мод ч янз бүрийн тэмцээн уралдаанд орж мороод тэгээд яваа гэсэн тиймэрхүү төлөвлөгөөтэй байгаа. Тэгж жаад мастертаа гэхдээ би төгсгөхтэр бол нэг ярахгүй байгаа. Тэгээд орой 2 жилийн хугацаанд нэлээд тийм туршлага хөрөнгөлүүлнэ. Тэмцээнүүдээр их орно. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө л сайжруулах. Энэ бол CV-гээ сайжруулах гэсэн. Хүрэлцэн ирсэн. Баатар хүүдээ баярлалаа. Тэгээд бид хоёр та нарт одоо өвөөчтэй юмд өгсөн байх гэж найдаж байна. Сүүлд хэлэхэд одоо дөнгөж герман хэлээ сурч эхэлж байгаа хүмүүстэд хэлэхэд чи юу гэж зөвлөх вэ? Одоо ингээд урмын үг ч юм уу, чиний баримталдаг байсан зарчим ч юм уу юу ч хийж болно. Бүсэлж жоохон чилт юм. Тэгээс хүнтэй яг хангалттай хүсч чадах юм бол гэхдээ хүнтэй дарга зам олддог л байхгүй юу? Энэ боломжгүй юм гэж байгаа. Хангалттай хүсэх хэрэгтэй, яагаад олох хэрэгтэй. Тэгээд тэгсэн багт бол тэгэл болдго юм л та. Тэгээд битгий шантраараа гэж хэлмээр. Гэхдээ угаасаа шантрах момент зөндөө байгаа. Зүгээр мянган удаа шантрах үеч байл тэгээд тэгэл яг гол чиглэл үрсэн. Өөрсдөө сайн ингээд мотивацч болохгүй дуунууд айгу тийм гоо плейлисттэй болоорой. Би яг анх герман сурч байхдаа Rocket Band-ээс амар тийм юмнууд авдаг. Сайн нөө ботын чадаагүй чийч чадсал аз хамаагүй гэл. За аз хамаагүй зүгээр азар бит тэнцгүй зүгээр ингээд азгүй байсан ч гэсэн бит тэнцгүй бол ингээд бүр яг гэсэн аз хамаагүйс нэг өдрийн хаамаа тэгэл Rocket Band 3 донд амар дуртай. Тэгээд Eminem I'm Not Afraid гэл. Тэр ер нь тэг мотивацлахгүй дуунуудаа гой сонсороо ягаад болоорой. Сайн хүсэв.